За 3 дахь зөвлөмж 50-аас дээш насныханд зориулагдсан богинохон 3 дахь зөвлөмж. За өнөөдөр бид нэр хамаарлын тухай ярилцсан. За хамаарал гэдэг маань ойлгомжтой. Бидний одоо энэ насан туршдаа энэ тэндээс хамж ирсэн хамж ирээд тэгээд өөртөө наасан эдгээр зүйлийг хамаарал гинэ. За нэгсэндээ одоо юу аах вэ? Тамхи татах. За өөр одоо юу гэдэг янз янзын ааш, өөр одоо юу гэдэг янз янзын одоо хоббинууд. Тэгээд янз янзын дадал зуршлууд. За тэрэндээ ингээ бид нар хүлэгдэж эхэлдэг. Одоо боомлж бид тэр маань яг бидний боомлж эхэлдэг гэсэн. Тэгээд энэ нь яг хамаарал гэж бид нэр ойлгогддог. За тэгэхээр 50-аас дээш насныхан яах ёстой вэ гэвэл бид нар энэ хамаарлуудаас сайн ч вэ, бүр муу ч вэ бид нар энэ хамаарлуудаас салах хэрэгтэй. За ягаад гэвэл за муугаас нэхлээ. За та тамхи татдаг гэж бодъё. Жишээ. Тэгэх юм бол удахгүй бидний одоо бие организм өөрөө энэ махан бие маань дийлэхгүй ханиалгасаар байгаа бид нар яах вэ? Тамхинаас гарна. Тэгэхээр бид нар тэрийг тамхинаас гарчдаг гэж ойлгодог. Энэ бол ерөөсөө буруу ойлголт. Тэр бол зүгээр л бие организм дийлэхгүй болоо тэрийг өөрөө хааж байгаа зүйл. Тэгэхээр бид нар яах ёстой вэ? Энээс өмнө гарах ёстой. Өмнө нь бол багаар гарах ёстой. За өөр одоо муу ямар зүйл байдаг юм? Кофе уух. За 50 нас хүрж байгаа хүмүүсд арх одоо юу гэдэг хатуу хараараа хэргэлдэг байх. За өөр одоо өөрийгөө сайн шалгах хэрэгтэй. За ялангуяа эмэгтэйчүүд үглэх гэж юм байна. Энэ дээр маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Ер нь бол монголчууд бид нэр ялангуяа ирчүүд нас ахих тутам бидний амнаас гарч байгаа үг маш их цөөхөн болох ёстой. Маш их бага болох ёстой. За нэгдүгээр шалтгаан яагаад вэ гэвэл хэдий ч нэ бид нар ихээр нь тэдий ч нэ бид нар энерги алддаг. Бидний ам цангадаг тийм үү? Ам цангана гэдэг чинь бие организм яах вэ? Одоо усаар дамжиж энерги авах гэж нэхэж яах гэсэн. Тэгэхээр хэдий ч нэ ихээр нь бид нар тэдий ч нэ бас нойр хүрдэг. Ер нь бол бид нар тийм энерги байхгүй болцсноо, эрчис байхгүй болцсноо бид нар мэдэрдэг. Энэ бол бидний яах вэ? Их үг гаргаж байгаа шинж. Тэгэхээр үгээ багасгах хэрэгтэй. Элэл нь ялгаа байхгүй. Энэ дээр бол ер нь бол эмэгтэйчүүд анхаарахгүй бол залуу байхдаа маш их даруухан ганц хоёр хон үг хэлдэг. Тэгээд 30-40 жилийн дараа уулзахад зүгээр л ийм болцсон байдаг. Тэгэхээр энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Үгэн дээр анхаарах хэрэгтэй. За өөр ямар хамаарал байдаг юм? Сериал үзэх. Тийм үү? Савнгийн хөөс. За энэ дээр би бол маш өндөр хэмжээгээр буруутгахгүй. Гэтэ энэ бол би зүгээр муу талыг нилээд ирэх. Хүн хамааралтай болчдөг. Ерөөсөө л байнга л нэг тийм нэг одоо сериалаас нөгөө сериал руу тийм үү. За энэ бол яг тэрийг үзэж явах явцтай бол нэг тийм муу зүйлийг мэдэрдэггүй бид нар. Харин бидний одоо санаа сэтгэл ялангуяа бидний цусны даралт ихтэй үед одоо энэ ялангуяа одоо тэр нэг эмгэнэлтэй явдал гарч ирэхэд бидний бие организм бас сэтгэл зүй үүн дээр маш их хүчтэй нөлөөлдөг. Нэгсэнд огцом нөлөөлдөг. Тэгээ тэгэнгүүт тэрийг бид тэр киноноос болсон, тэр нэг юмнаас болсон гэдгийг бид нар мэддэггүй. Ер нь л би нэг л ингээд л байна гэл. Нэгсэндээ одоо хүн өөрийнхөө дуртай юмыг л хардахгүй шүү дээ. Өөр юмнаас л юм хайгаад байна. Хүн өөрийгөө ер нь буруутай гэж үзэхгүй. Эсвэл өөр юм л хайгаад байдаг. Өөр юмыг л буруутгаад байдаг. Магадгүй одоо эргэн тойрныхаа хүмүүс юм үйл явдлыг буруутгаад. Тэгэхээр энэ дээр анхааралтай байх хэрэгтэй. За дараа нь хамаарал дээр янз янзын одоо үгдэн сэтгэл хөдлөсөн баярыг одоо баяр дээр өөрийгөө хянах ухаанд суралцах хэрэгтэй. За ингэж одоо тийм зөөлрүүлж хэлэхгүй бол бас буруудна. Ягаад баяр тийм их таатай биш болчихвэ гэвэл бид нар баярлах сайхан. Залуу байхад бол энийг бол дундаж насны энийг бол хүн мэдрэхгүй. Харин нас ахих тусам бид нар яах вэ? Тэр хит их хөөрсөн сэтгэл баярын дараа бид нар доошоо унжил таараа. Тэр завсрын хооронд бид нар яах вэ? Бидний бие маш их мууддаг.
ялангуяа одоо маш өндөр хэмжээний том хэмжээний баярын дараа хөгшчүүлийн бие яах вэ? Муудаж, имлэгд очиж одоо янз бүрийн дуудлага ирэх нь улам их нэмэгддэг. За энийг бол эмчнэр мэдэж байгаа. Тийм учраас бидний сэтгэл хөдлөл сайн ч байна уу, муу ч байна уу зүйл дээр бид нар сэтгэл хөдлөлөө аль болох байрж чадах тийм бага хэмжээний ба дунд хэмжээний ядаж тийм чадварыг бид нар яг суулгаж явах ёстой. EQ гэж байдаг чинь сэтгэл хөдлөлийг удирдах гэдэг ухаан. За энэ бол өмнө миний хичээлээр миний одоо сэдвээр ярилцлагаар гарчихсан байгаа. Тэрийг бас сайн үзээрэй. Тэгэхээр бид нар яг сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй бол гадны нөлөөнд их автагдана. Нөгөө нэг хамааралтай шүү дээ. Нэг кино үздэг өстэй гэл нэг сайхан кино үзэл инээгээ нэг сайхан нэг тааруу кино үзэж уйлал доошоо ороод ивэл энэ бол нас дээшээ явах үед энэ бол таатай биш ээ гэсэн зүйл. За дараа нь өөр ямар хамаарлууд байх вэ? Ер нь бол тийм таны хамаарал таны одоо эрүүл мэнд насанд л одоо юу гэдэг эрүүл мэнд одоо таны насанд л сайхан зүйлээр л нөлөөлж л байвал тэр хамаарлыг л дагна. Түүнээс биш буруу байвал бас аль болох тэр хамаарлаас хөндөрөхийг хичээх хэрэгтэй шүү. За төгсгөлд нь альва одоо ингээд хамаарлын ард талд нь юу байдг вэ гэвэл ерөөсөө л бидний сэтгэл хөдлөлийг л яхаа улам одоо нааш чааш нь хөдөлгөх. За бас өшөө бас илүү их одоо маркетинг оруулж ирдэг. Нэгсэнд одоо би тэрийг үзэл өшөө чааш юм үзэх, өшөө чаашаа юм худалдаж авах, өшөө одоо бид нэр тэгэх гэдэл те. Энэс бол бид нэр л яхаа. Манай дээр 50-аас дээш насныханд бол энэ зүйлээс ангижрахыг бид нэр яхаа оролдох хэрэгтэй. За дараагийнхт нь бидэрт нэг зүйл ирнэ. Ямар зүйл вэ гэвэл ганцаардал гэсэн зүйл ирнэ. Ер нь бид нэр бол насны эцэд бол ганцаараа байх хэрэгтэй үе ирнэ. Энд одоо өөрсдөө эртнээс бэлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар энэ ертөнцид ганцаараа ирсэн. Тэгэхээр ганцаараа бид нар буцдаг. Эсвэл бид нар цовж ирдэг, цовж буцдаг. Энэ бол амьдралын жам. Тийм учраас энд бол одооноос эхлээд бэлдэж эхлэх хэрэгтэй. Яаж бэлдэх ёстой вэ гэвэл бид нар ганцаараа байж сурах хэрэгтэй. Эсвэл бясалгал хийж сурах хэрэгтэй. Эсвэл одоо бясалгал гэхээр л манайхан их том юм бодоод байдаг. Яаж ийх үү? Амьсгал дээр яаж анхаарах вэ гэдэг. Зүгээр л нүдэ ань суугаад амьсгал авж байгаа, амьсгал гарч байгаа хоёроо л ажиглаад байх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар дараа нь үүн дээрээ юу нэмэх вэ гэвэл ямар нэгэн сэдв авах хэрэгтэй. За өнөөдөр би амьсгал дээр яах вэ? Амьсгалынхаа гарч байгаа, орж байгаа дээр анхаарал тавина. Харин би өнөөдөр нэг ийм сэдв аав. Чи одоо юу гэдэг юм бэ? Нэг сэдв аваад. Жишээ нь зүгээр жишээ нь хавар. Ер нь хавар гэж юу юм? Энийг сайн бодъё гэдэг. Тэгээл тэр мэдээж одоо бодлоо алдна, бодол гарна, өөр бодолд автагдана. Тэрэндээ чухал биш. Дахиад нөгөө бодлоо орж ирээл яах вэ? Тэр оройныхоо сууж байгаа зорилгыг яах вэ? Зорилго дээр өөрийгөө тавиад за хавар чинь ийм байдаг. За хавар ингэдэг юм байна. Тэдэн оны хавар ингэж ийсэн. Ер нь хавар тэгдэг юм байна. Ийм айд юм байна. Улирлын юм байна. Мөн чанарны юм байна. Хүн хавард ингэдэг юм байна гэл. За тэгээ дундуур нь алдагдана. Тэгээ суун. Ингээл суугаад ахаар бид нар яах вэ? Нэг гадаад амар амгалан бид нар яах вэ? Шаардхаа болоод дотоод амар амгалан гэдэг чинь яах вэ? Энэ их чухал юм байна гэдгийг бид нэр ойлгоод эхэлнэ. Эсвэл ойлгох гээд нэг тийм импульс, нэг тийм гэрэл, гялбаа бидний тархинд яах вэ? Цацагдаад эхэлнэ. Хэрвээ бид нар дотоод амар амгаланг бид нэр ойлгоод ирчихсэн үед бол яг чигэн тэр нэг ганцаардал гэдэг зүйл байхгүй болно. Гадны нөлөөнд автагдах нь маш бага болно. Дотоод үнцэн те амьдралын мөн чанарыг бид нар тийшээгээ их ордог болно. Дотоод амгалан тайван, дотоод амгалан тайван гэдэг л зүйлийг бид нар яах вэ?
маш их өндөр хэмжээнд бид нэр ойлгоно. Ингэснээрээ бид нэр яг янз бүрийн одоо тийм сайн муу, ялангуяа муу, тааруу, таагүй, таата бус хамаарлуудаас бид нар өөрсдөө ирэхгүй тэрийгэ таньж мэдээд тэрнээсээ салж эхэлнэ. Тэгэхээр бид нар яах ёстой. Эхлээд өөрийнх нь таагүй хамаарлуудыг бич. Өөрийгөө гаргаж ав. Цаасан дээр сайхан бич. Нилээн хэдэн өдөр бич. За өнөөдөр ингээд бичнэ. Тийм үү. За тэрийгээ ингээд тавьчихад. Нэг ядаж нэг сарын турш биччих 30 хоногийн турш. Яг зарим өдөр өнжин, зарим өдөр өнжихгүй бичнэ. Тэр чухал биш. Ер нь 30 удаа бичнэ гэл. За ингээл юу вэ? Өчтөрийнхөөс эхлээл өчтөрийнхөө бодохгүй шүү дээ. Өчтөрийнхөө хаагаад тавьчихна. Өнөөдөр нэг 30 ширхэг цагаан цасан дээр шинээр ингээд бичээд байна гэсэн үг. Тэр өчтөрийнхөө хараад хуульж бичихгүй гэсэн үг. Тэгвэл өнөөдөр ингээд суугаад анхаарлаа. Тэгээд 30 өдрийн дараа ингээд бүгдийг уншихаар ерөөсөө бидний нэг салах ёстой гэсэн хамаарал цөөхөл хамаарал байна. Нэг 4 5 ч юм уу 2 3 ч юм уу. Дандаа байнга давтагдсан тэр яг тааруу одоо таата бус хамаарал дээр бид нар ирчихв. Тэгэнгუთ тэр хамаарал дээр бид нар яг тэр хамаарал дээрээ за энийн энэ сар ажиллая. Дараагийн сар нь энэ дээр ажиллая гэдэг. Ингээд цуваад ажиллаад ахаар бид нарт яг нөгөө нэг сайхан таата хамаарлууд үлдчихнэ. Сайхан хамаарлууд, хэрэгтэй хамаарлууд. Хэрэгтэй бус нь биднээс яг тэр нь гээгдээд эхэлнэ. Тэрнээсээ бид нар салж байгаа юм биш. Зүгээр л тэн дээр бидний анхаарал одоо очих анхаарал бүдгэрж эхэлнэ гэсэн үг. Хэрвээ бид нар ямар нэгэн аливаа зүйлийг бид нар ортоос мартдаггүй зүгээр л түүн дээр очих анхаарал бүдгрээд ирэхээр тэр зүйл бидний анхаарлыг дахиж хүчтэйгээр татаж чадхаа болчдөг. Бидний анхаарлын урсгал түүн дээр очихоо болчдөг. Тэгэл болчихно. За тэгэл анхаарал юу хамаарал гэдэг зүйлийг ингээд ойлгоод авчихаа дараа нь энэ хамаарлаас чи ингээс салахад амархан байсан биз дээ гэдэг яг тэр арга барил техникийг бид нэр өөрсдөө хинээрч заалгаагүй эзэмшээд ав. Ингээд л яваад. За дараагийн зөвлөмжээр уулзцгаая.